За ингээд та бүхэндээ миний энэхүү влогийг үзэж байгаа өглөөний өдрийн магадгүй орой мэндийг хүргье. За ингээд та нар минь намайг яагаад ногоон дэвтрийг барьсан байгаа ингээд гайхаж магадгүй. Тэгвэл би сүүлийн влог дээрээ миний амьдарч байгаа Австрали улсын Сидней хотын талаар та бүхэн минь мэдхийг хүсвэл над руу юу асууж мэдхийг хүсэж байгаагаа мессежээр явуулаарай гэсний дагуу надад маш их асуултууд ирсэн. Тиймээс би та бүхнийхээ асуултыг орхихгүй тул бүх асуултанд нь чадах чинээгээр хариулахын тулд энэхүү дэвтэр дээр бүх асуултаа бичсэн байгаамаа. За ингээд та бүхний минь Австрали улсын Сидней хотын талаар мөн тэнд монголчууд хэрхэн яаж амьдардаг, оюутны амьдрал хэрхэн өрнөдөг талаар мэдхийг хүсвэл энэхүү шинэхэн влогийг минь тавтаасан хүлээн авч үзнэ. Олон төрлийн асуултууд ирсэн. Би бүх асуултуудаа уншиж үзээд бүгдийг нэгтэлж үзээд хуваацсан байгаа. За эхний маань асуулт болохоор хэрхэн яаж Австрали явсан бэ? За хоёрт нь болохоор төлбөр мөнгөтэй холбоотой бүх юмны талаар би ярина гэсэн. За гуравдугаарт нь болохоор ажлын байрны олдоц болон цалин мөнгөний хэмжээ. За дөрөвдүгээрт маань болохоор оюутны амьдрал буюу хичээлийн хуваар мөн оюутнууд тохиолддог хүнд бэрхшээл асуудлуудын талаар би ярилцах болно. Хүмүүс намайгаас асуусан бэлээ чи яаж эхлээд өөрөө явсан бэ? Өөрөө эхлээд явсан уу? Эсвэл та нар бүгдээрээ хамт явсан уу гэж асуусан бэлээ. За намайг явах үед болохоор миний визний ангиллал өөрөө гэр бүлээ авч явахыг зөвшөөрсөн байсан. Учир нь гэр бүлийн аль нэг гишүүн мастер сурахаар явж байгаа бол гэр бүлийнхэн бүх гишүүдийг бүрэн авч явах эрхтэй байд юм аа. Харин та коллеж юм уу хэлний бэлтгэлд явж байгаа бол та эхэлж өөрөө визэнд аплайдаад очиод 3 сарын дараагаас гэр бүлийн гишүүдэд визэнд оруулаад мөнгө татаж авах эрх нь үүсдэг юм аа. За миний хувьд болохоор визний төрлөөсөө болоод би хөртөгөө мөн темкагаа аваад хамт явсан байгаа. Визний манай ангиллалд болохоор хэрвээ та их сургууль сурах гэж байгаа бол IELTS-ийн ямар нэгэн оноо шаардлагагүй байсан. IELTS болон TOEFL-ийн ямар нэгэн оноо өгөхгүйгээр би сургуультай явсан байгаа. Харин би очингуудаа мастертаа сурахын тулд мастрын өмнөх хэлний бэлтгэлд 6-аас 7 сар суусан байгаа. Энэхүү хэлний бэлтгэлдээ суусныхаа дараа шалгалт өгөөд шалгалтандаа тэнцсэн оюутнууд нь мастрын хичээлдээ суудаг байгаа. Тэгээ би шалгалтандаа тэнцээд мастертаа орсон байгаа. Харин одоо болохоор визэнд жоохон өөрчлөлт орсон байлээ. Хэрвээ та заавал мастер сурахаар явж байгаа бол IELTS-ийн 6 гэсэн баха. За зарим сургуулиуд нь 6, зарим сургуулиуд нь 6.5 ч юм уу тиймэрхүү IELTS-ийн оноо шаарддаг болсон гэж би сонссон. Гэтэ ганц нэг тийм бас IELTS-ийн оноо шаардахгүйгээр сургуулиуд байгаа гэж би сонссон. Гэтэ би та бүхэндээ хэлэхэд би ямар нэгэн мэрэгжлийн агентлаг буюу зөвлөх биш. Би тийм үднээс та бүхэндээ влог хийгээг болохоор тийм визний талаарх нарийн дэлгэрэнгүй мэдээллийг мэдэхгүй байгаа. Ерөнхий зүйлийн талаар би ярих болохоор та бүхэн минаас ойлгож сонсоорой. Намайг явахд болохоор сургуулийн зүгээс тавьжсэн шаардлага маань болохоор сургалтын төлбөрийнхөө 50%-ыг одоо Австралид ирэхээс өмнө төлсөн байх ёстой гэсэн шаардлага тавьжсэн. Тийм учраас би Монголд байхдаа төлбөрийнхаа 50%-ийг төлөөд тэгэнгүүт сургууль маань надаа энэ оюутан ингээд сурж болно гэсэн CEO-г минь явуулаад тэгээд би тэрнийхэн дагуу Австрали руу явж байсан байгаа. Миний хувьд болохоор яаж явсан бэ гэвэл визний маань төрлөөс хамаарат гэр бүлтэйгээ явах бүрэн эрхтэй. Мөн дээрэс нь очиод хэлний бэлтгэлдээ суугаад шалгалтаа өгөөд мастер руугаа орох тийм болцолтойгоор явсан байгаа. Төлбөр мөнгөний талаар бас маш их надад асуултууд ирсэн байсан. Их сургуулийн төлбөр буюу мастрын төлбөр бол мэдээж хэрэг бусад сургалтуудыг бодвол арай үнэтэй байгаа. Гэхдээ Монгол шиг одоо жилийн тэд ч юм уу нэг тийм тогтсон үн байдгүй, хичээлээсээ хамаардаг. За сургуулиасаа шалтгаалаад хамгийн багадаа 12 хичээл эсвэл 16 хичээлийг 2 жилийн хугацаанд үзэж дуусгах хэрэгтэй байдیں۔ Тэнгүүд нэг хичээлийн төлбөр нь болохоор бас хамгийн багадаа 2900-аас 3500 хүртэлх төлбөртэй хичээлүүд байдаг. Энэ нь бол ерөнхийдөө дунд сургуулиудын төлбөр бүр үнэтэй одоо дэлхийн топ 5-т ч юм уу топ 10-т ордог сургуулиудын төлбөр бол мэдээж хэрэг бүр их үнэтэй байгаа. Гэтэ бид нар сургуулиудын талаар ерөөсөө яриаггүй. Ерөнхийдөө дунд сургуулиудын талаар буюу ихэнх Монгол оюутнуудын маань сурдаг нийтлэг сургуулийн төлбөрийг ярьж байгаа шүү. За тэгээд нэг хичээлийн төлбөр маань болохоор 2900-аас 3500 долларын үнэтэй байдаг. Тэгээд нэг теоремдээ болохоор оюутан эхний жилдээ заавал 4 хичээлийг үзэх хэрэгтэй байдаг. Инхээр эхний жилдээ бол заавал 8 хичээлийг үзсэн байх ёстой. За нэг семестр нь болохоор 3 сараар явдаг байгаа. Тэгэхээр та 3 сарын хугацаанд дунджаар $3000 гэж бодоод үзэхэд
3 сарын хугацаанд та $12,000 төлөх ёстой гэсэн үг. Энэ бол зөвхөн их сургуулийн хүрээнд шүү дээ, тийм ээ. Мастрын төлбөр гэсэн үг. Одоо миний сурж байгаа сургуулийн төлбөр гэсэн үг. Харин та коллеж юм уу хэлний бэлтгэлээрээ бол мэдээж хэрэг хамаагүй бага үнэтэй. Миний сонссноор бол зарим нэг коллежууд бол бүр жилийн $8,000 ч юм уу, $5-6,000 ч юм уу тиймэрхүү хямдхан төлбөрүүд байдсан байлээ. Гэр бүлээрээ явж байгаа хүмүүсийн хувьд мэдээж хэрэг хүүхдийн төлбөр ямар хэдийн болоо гэсэн асуултууд бас маш их байгаа. За гадны иргэд буюу цагаачид, оюутнуудын хүүхдүүд бол төлбөртэй сурдаг. Жилийн $10,000 үнэтэй сурдаг байгаа. Гэхдээ эн чинь бас визний ангиллаас хамаарат өөр. Хэрвээ эцэгийнхээ аль нэг нь мастерт сурж байгаа бол 50% хөнгөлдөг байгаа сургалтын төлбөрөөс нь. Энэ одоо юу гэсэн үг гэхээр манай Темгагийн төлбөр бол жишээ нь жилийн $10,000. Тэгээ би өөрөө мастер сурж байгаа болохоор 50% хөнгөлөөд $5,000, жилийн $5,000-аар сурдаг гэсэн үг байгаа. За төлбөр болохоор 2 хуваагаа төлдөг. Нэг эхний хагас жил, дараагийн хагас жил гээд $2,500-$2,500-аар хувааж төлдөг байгаа. Нялх хүүхэдтэй ирж байгаа ээж аав нар маань бас байгаа тийм ээ. Нялх хүүхэдсөл 0-5 насны хүүхэдтэй ирж байгаа тэр хүүхдүүд чинь мэдээж хэрэг сургууль сурах боломжгүй шүү дээ. Тэгэхээр цэцэрлэг заавал өгөх хэрэг гарна. За тэгвэл Австралийн daycare буюу цэцэрлэгүүд харьцангуй жоохон үнэтэй байдаг. Тэд нар болохоор өдрийн мөнгөөр хийж явдаг байгаа. За хүүхдийн нас мэдээж хэрэг багасах тусмаа одоо 0-1, 2, 3 хүртэлх настай байх тусмаа маш их үнэтэй байдаг. За хамгийн багадаа өдрийн $80-90. Гэтэ тийм цэцэрлэг бол маш их ховор. За өдрийн $120, $130, $150 үнэтэй тийм цэцэрлэгүүд байдаг. Тэр чинь зөвхөн нэг өдрийн л гэсэн үг. Гэтэ тийм цэцэрлэгт бол хүүхдүүдэд өгдөг монголчууд байдаг. Монголчууд маань болохоор яаж өгдөг вэ гэхээр 7 хоногийн бүтэн өдөр биш, 7 хоногийн 2 ч юм уу 3 өдөр ч юм уу хүүхдээ англи сургуульд ороход нь хэлийн бэлтгэх зорилгоор англи хэл сургах зорилгоор хүүхдүүдэд 7 хоногийн 2 юм уу 3 өдөр цэцэрлэгт өгдөг монголчууд бас байдаг. Харин цэцэрлэгт өгөхгүйгүй бол бас нэг дахиад боломж байдаг. За энэ нь юу байдаг вэ гэхээр тэнд байдаг монголчууд маань зарим нь болохоор хүүхдээ хараа гэртээ сууж байгаа. Эсвэл маш их нөгөө эмээ өвөө нар маань ачцээгээ харах гэж ирдэг. За тэгвэл тэд нар маань өөрсдөө ачцээг харангаа бас тэрүүгээр идэг жоохон монгол хүүхдүүдэд хард юм аа. Тэгээд бас л мөн адил өдрөөр мөнгө нь явна. Гэтэ цэцэрлэгийг бол хамаагүй бага үнэтэй. Өдрийн $25-аас $30 үнэтэйгээр өглөө 8-оос орой 4-5 хүртэл ээж аавынхан ажилд харах хугацаанд ингэж эмээ өвөө нар маань хүүхдүүдээ бас хардаг байгаа. Тэгэхээр та бүхэн маань хэрвээ бага насны хүүхэдтэй ирэхээр бол цэцэрлэг нь үнэтэй юм байна яана гэж айх аюул байхгүйгээр тэнд маш олон эмээ өвнөр хүүхд тардаг эмээ өвнөр байгаа болохоор тэр хүмүүстэй хүүхдээ орхиод үлдээгээд явж болно. Мөн бас монгол цэцэрлэг бас тэнд нэгдсэн байгаа. Гэхдээ яг юм нөгөө монголчуудын амьдардаг дүүрэг болгонд байхгүй нэгэн газар байд юм бэлээ. Тэгэхээр магадгүй Монголоос нэлэх хүүхэдтэй сургуулийн өмнөх насны бага насны хүүхэдтэй ирж байгаа эцэгчүүд минь айд санаа зовхгүйгээр мөн тэнд монгол хүүхдүүдэд хардаг монгол эмээ өвнөртөө өдрийнхөө мөнгөний төлөөд хүүхдүүдэд харуулах бүрэн боломжтой байгаа. Энэ бол мэдээж хэрэг хамгийн том асуудал. Байр яах вэ? Очоод яад юм болоо? Хэдэн төгрөг төлдөм болоо гэж мэдээж хэрэг хүн болгоо маш их асуудаг. За тиймээс байрны талаар ярихад бол Австралид бол бүх юм 7 хоногоор явдаг байгаа. Цалин ч гэсэн 7 хоногоор мөн түрээс төлбөр тооцоо бүх юм бас 7 хоногоор явдаг байгаа. Тийм учраас байрны түрээсээ ч гэсэн бас 7 хоногоор тооцож авдаг. Та 7 хоногийн хэд дэх өдөр тухайн байранд орсон байна. Дараа 7 хоногоон тэр өдөр мөнгө төшөх хэрэгтэй. 4-р өдөр орсон бол 7 хоног болгоны 4-р өдөр та төлбөрөө төшөх хэрэгтэй гэсэн. Хэрвээ төшөхгүй 1 хоног өнгөрөх юм бол одоо пенальти буюу одоо тухайн эйженси яаж шийднэ тэрүүгээр өдрийн 10 ч юм уу 20 ч юм уу 50 хүртэл доллараар торгуулийн мөнгө ирдэг байгаа. За ихэнх монголчууд маань буюу гадаадын иргэд яаж амьдардаг вэ гэхээр өөрөөгөө 2 юм уу 3 өрөө байр аваад тэрийгэ бүгдээрээ шеэрлж амьдардаг байгаа. За яагаад гэдэг вэ гэхээр 7 хоногийн манд байрны түрээс бол харьцангуй маш хүнтэй. За 2 өрөө байр ихэд хамгийн багадаа $650, $60, $70-оос бүр $800 хүртэлх төлбөрийн үнэтэй байдаг байгаа. За энэ байрнууд нь болохоор мэдээж хэрэг хотын төвхтэй ойрхон доороо одоо бассейн, жим, саун бүх юм нь үнэгүй. Тэгээд мэдээж хэрэг хүүхдийн тоглох талбай, хүрээлэн борч нь бол гоё. Тим газрууд бол иймэрхүү ханштай байдаг. Гэтэ манай монголчууд бол ерөнхийдөө бүгдээрээ л иймэрхүү газруудад амьдардаг байгаа. Хотоос зайтай 40-50 км-ийн зайтай газрууд бол харьцангуй арай бага үнэтэй болоод явна. Яагаад гэвэл бүх зүйлээс арай хол одоо монголоор жоохон хөдөө маягийн ч юм уу те хотоос зайтай газрууд нь бол харьцангуй хямдхан үнэтэй байдаг байгаа. Хоттой ойрхон газрууд нь болохоор тийм 650-аас 800 хүртэлх долларын үнэтэй байдаг. Тийм учраас дан ганц нэг айл ол энэ мөнгийг төлнө гэдэг бол маш хэцүү. Тиймээс бол ихэнх хүмүүс маань дандаа хувааж амьдардаг байгаа. За байрны олдцын талаар бол ерөнхийдөө гайгүй. Гэтэ анх ирж байгаа хүмүүст бол мэдээж хэрэг хэцүү. Ягаад тэгэхээр ихэнх эйженсинууд маань болохоор өмнө нь байр түрээсэлжсэн
гэрээ, өмнөх байрны түүх гэдэг юмнууд маш их шаарддаг болохоор анх ирж байгаа хүмүүс бол байр шууд өөрийнх нь нэр дээр түрээслээд аавна гэдэг болохоор хэцүү байдаг. Тийм учраас дандаа шеэрлж амьдардаг байгаа. Шеэрлээд нэг 3-аас 6 сарын дараагаас ч юм уу өөрийн гэсэн түүхтэй болоод ирэхээр эйженсид материал өгөөд би Австралид ингээд 3-6 сар амьдарсан. Би ийм газар амьдарч исэн. Одоо өөрийн гэсэн байртаа болох гэсэн юм а гэд эйженсид өөрийнхөө материал өгөхөөр цаад эйженсийн илүү аппрув хийх магадлал маш их өндөр байдаг. Байраа хэрхэн яаж хаанаас олдгоо гэвэл байр хайдаг нөгөө юунууд аягүй байдаг аппликейшнууд тэрийг бид нар утсан дээрээ татчихад тэнцэнээс ерөнхийдөө ямар байр хайж байгаа, хэдэн өрөө байр хайж байгаа, юутай байх ёстой, хотын төвтэй ойрхон байх ёстой мөг үү бүх үзүүлэлтээ хийгээ тэрнээсээ байраа хайждаг. Тийм болохоор очиод байр яана гэсэн санаа зовх зүйл харьцангуй гайгүй гэж бодож байна. Ерөн бол хүмүүс маань байрны тал дээр бол харьцангуй гайгүй байдаг. Хэлний мэдлэг тааруу гадаадынхантай харьцаад байраа олж чадахгүй бол монголчуудын манд бас маш олон группүүд байдаг. Тэднэр дээр зар тавиад ч юм уу тэр тэнд байгаа монголчуудтайгаа холбогдоод бас монгол хүмүүстэйгээ хамт амьдрах бас нэг боломж байд юм аа. Эмнэлгийн талаар болохоор бид нар явхаас өмнө заавал ямарваа нэгэн даатгалын компанид даатгуулсан байх шаардлагатай байдیں۔ Тэр нь болохоор бүр элчинт материалаа өгөхөд анханасаа ингээд даатгалын компани даатгуулсан байх хэрэгтэй гэдэг шаардлага байдаг байхгүй. Тийм учраас бид нар Монголд байхдаа даатгалын компанидаа даатгуулчаад явдаг. Харин энэ даатгалынхаа үр шимийг бид нар очиод одоо мэдэрдэг. За даатгуулах нь бол маш их ашигтай юм байлээ. Монгол тахтаа бол төдийлөн даатгалын талаар ойлголт мó одоо даатгуулж байгаа ч гоо харин австраличаар даатгалын талаарх мэдлэг маань илүү нэмэгдэж мөн даатгуулах хэрэгтэй мэн гэдэг ойлголттой болж эхэлсэн. За яагаад вэ гэхээр за Австралиас мөн адил Монголтай адилхан өрхийн эмнэлэг гэж байдаг. Бид нэр өрхийн эмнэлэгт үзүүлэхэд за 5-аас 10 минут хүрээ эмчэд үзүүлсэн бол $50. За 10-аас жоохон их 15 нэг 20 минут ч юм уу болоод ирэнгүүт үнэн жоох өсчдөг $80 ингээд $100 ч юм уу. Тэнгүүд бид нэр тэр мөнгөө төлчөөд эргүүлээ даатгалын компанида бид нэр төлсөн инвойс аваачаад үзүүлэнгүүт даатгалын компани маань тэрнээс хөнгөвчлөөд ямар даатгалын компанид даатгуулснаасаа хамаарат 30%, 40%, 50%, 60% хөнгөлөгдөд явцдаг байгаа. Би бол эмчэд $50 эмчэд нэг $13 үзүүлээ л гэсэн үг. За мөн төрөлтийн тухай бол хүмүүс надаас бас асуусан байлаа. Яагаад гэвэл би 2 дахь хүүхдээ өөрөө тэнд төрүүлсэн болохоор за мөн би даатгалаараа бас хөнгөлүүлсэн байгаа. За хийсвэрээр төрөхөд бол хагалгаа гэдэг үднээсээ өөрөөрөө төрөхөөс бол мэдээж хэрэг үнэтэй байдаг. Гэхдээ би төрөх хугацаанд бол надаас эмнэлгээс ямар нэгэн зардал ерөөсөө гараагүй. Ямар нэгэн мөнгө бас аваагүй. Харин надаа төрсний дараа нэг 2-7 хоногийн дараа миний даатгалын компаниас надад захиа ирээд тэр захиан дээр болохоор нийт нэг $5,100 ингээд таны төрөх үйл явцтай эмнэлэгт хэвцэн орооны мөнгө хагалгааны мис ажилбарын төлбөр гээд бид нар ийм мөнгийг таны өмнөөс ингээд coverage төлсөн байгаа. Зөвхөн хүүхдтэй болсон танд баяр хүргэе даатгалын компаниас ийм мөнгө ирчихсэн. За тэгэнгүүт бас нөгөө түрүүний ярьсантай адилхан визнесээ хамаарат бас өөр байдаг байгаа. Хэрвээ та аялын визаар ирсэн бол бас арай өндөр байд юм бэлээ. Ажлын байр цалингийн хэмжээ бол ихэнх монголчуудад маань маш их асуудаг асуултын маань нэг байгаа. Ажлын байрны олдоц хэр гэдэг вэ гэд. За ажлын байрны олдоц бол бас улирлаас айгүй хамаардаг. Ямар улиралд ирсэн мэдээж хүүтний улиралд, өвлийн улиралд ирвэл ажлын олдоц жоохон муу байдаг. Яагаад гэвэл одоо нөгөө аялал зуучлал одоо тэр чигээр Австрали ингээд жоохон нөгөө одоо quiet байдалд орчдөг байгаа. За мэдээж хэрэг 100 мөн ч юм уу тийм халуун идэвхтэй улиралд ирвэл одоо хүн ихсгийн хэрээр биднэрт ажлын олдоц бас маш их ирдэг байгаа. За тэгээд эрэгтэй хүмүүсийн маань хувьд болохоор ихэнх эрэгтэй хүмүүс маань барилга дээр ажилладаг. Мөн хүргэлтийн ажлууд хийдэг байгаа. За энэ болохоор бусад ажлуудаа бодвол харьцангуй үнэлгээ өндөртэй. Яг маш хүнд ажил. Тэр халуун наранд, тэр хүүтэнд барилга дээр тий гадаа ажиллана, бороотой, цастай, нартай бүхэл нөхцөл тэр гадаа барилга дээр ажиллана. Мөн хүргэлт ч мөн ялгаагүй. Нөхцөл бол мэдээж яг бас хэцүү. Тэгээд мөн олж байгаа цалингийн хэмжээ бол бас харьцангуй гайгүй байгаа. Гэтэ хүмүүс гайгүй байгаа гэхээр тэгвэл мөнгө хураах боломжтой юм байна штэ ста. За 7 хоногийн тэд нэг $1,000, $1,500 олно гэдэг чинь би ста тэдэн сарын дараа баяжаад ирэх юм байна гэж амирх боддог. Их мөнгө авч байгаа юм шиг боловч энийгээ дагаад маш их зардалтай байдаг. Би түрүүний хэлсэн байрны мөнгө тийм үнэтэй те. Дээрээс нь хоол унд, сургалтын төлбөр гэдэг энэ бүхний чинь бид нар өөрсдөө л зохицуулна. Биднэрт хин нэгэн хүн маа чиний сургалтын төлбөр. За хоол ундны чинь мөнгө гэд мөнгө өгөхгүй бид нар тэр мөнгөө өөрсдөө л зохицуулдаг болохоор ингээд яг цалин нь бол
бол ерөнхийдөө бол бас дүндээ дүн таардаг. Юунд сурж байгаагаасаа шалтгаалаад хэрвээ та мастерт сурж байгаа бол ерөнхийдөө мөнгө хоримтлуулна гэдэг бол нэг талаараа жоохон өрөөсгөл ойлголт. Магадгүй та хэлний бэлтгэл юм уу коллежээр сурж байгаа тохиол таны сургалтын төлбөр бага болохоор бас нэг талаараа мөнгө хураах боломжтой байд юм аа. Гэхдээ тэнд очсон ихэнх монголчуудын маань хувьд мөнгө хураана гэхээсээ илүү англи хэлээ сайн сурыг, бас мэдлэг боловсрлоо дээшлүүлээ, сургууль соёлд сурыг гэсэн зорилготой байдаг болохоор оюундаа оруулж байгаа хөрөнгө оруулалтандаа илүү их мөнгө зарцуулдаг. Тийм болохоор saving гэхээсээ илүү одоо сургуультаа хөвчлөх мөнгөө зарцуулдаг байгаа. За эмэгтэй хүмүүсийн хувьд болохоор мэдээж хэрэг бүхэл ажил хэлний мэдлэгээс шалтгаална. Хэрвээ та хэл ус сайтай одоо хүнтэй хангалттай яриад, хүний яриаг эсвэл ойлгочдог, ойлгосноо эргүүлээд хүнд хариулчих чадвартай бол хийх ажил маш их байгаа. Чадвар мөн ажлын туршлагаас хамаарат янз янз ажлуудыг хийж болдог. За зарим бүсгүйчүүд маань болохоор дэлгүүрт худалдагч хийж гин, эсвэл кофений шопт ажиллаж гин, дэлгүүрт ажиллаж гин гэд маш олон төрлийн ажлууд хийдэг. Энэ дээр бол мэдээж хэрэг цэвэр таны хэлний мэдлэг мөн бас дадлага туршлагаас хамаарат ажил хэрхэн олдохгүйг нь бол мэдээж хэрэг шийдэгдэнэ. Ажлын олдоц бол ерөнхийдөө маш их би түрүүн хэлжсэн нөгөө аппликейшн байдаг гэдэг нөгөө байр хайдаг аппликейшн байдаг гэдэгтэй адилхан мөн ажил хайдаг бас тийм аппликейшнууд маш их байдаг. Тэнцэнээс та ямар ажил хийхийг хүсэж байна? Ямар ажил хийж чаддаг? Тэрийг ингээд өгөгдлөө өгөөд тэнцэнээс ажиллаа хайх боломжтой. За ингээд сүүлийн асуулт буюу оюутны амьдрал мөн хичээл нь ямар явагддсан бэ? Хичээлийн хуваар мөн даалгаврын талаар би ярих гэсэн юм аа. Хэлний бэлтгэл бол 7 хоногийн 5 өдөр та хичээлдээ заавал суух ёстой. Таны эрдэс 80-аас доош хувь болвол сургууль шууд иммиграшн лөө мэйл явуулдаг. За энэ оюутан хичээлд ирэхгүй байна. Инглээ гэд мэйл шууд явуулчихдаг байгаа. Тэгвэл тэр маань таны визийг канселдах хүртэл тийм асуудал үүсгдэг. Тийм учраас та заавал хичээлдээ суух ёстой. Харин мастерт ороод ирэнгүүт, их сургуульд ороод ирэнгүүт та хичээлээ өөрөө сонгоно. Ямар хичээл үзэхээ. За 7 хоногийн хэдэн өдөр хичээлэхээ. 7 хоногийн 2 юм уу 3 өдөр явна гэд хуваараа сонгочдөг. Тийм учраас та тэр өдөр би хичээлд явна, тэр өдөр явахгүй ажиллаа хийн гэдэг хуваараа өөрөө зохицуулцдаг. Мөн мастерт ороод ирэхээр нөгөө эрс харьцангуй гайгүй болчдөг. Эрс бол нэг сонирн биш. Харин цаг тухайд нь бүх зүйлээ өгсдөө. Туудыг ассессментуудаа цагаасаа хоцруулбал пенальти буюу шийтгэлийн оноонуудыг өгдөг байгаа. Нэг хичээл дээр бол хамгийн багадаа 3 assessment, за тэгээд 4 юм уу 5 assessment, тэгээд нэг presentation, group presentation эсвэл өөрийнхөө хамт олонны өмнө гарч илтгэл тавих иймэрхүү аюу олон төрлөөр хичээлүүд маань явагддаг байгаа. Тэгээд маш олон үндэсний хүүхдүүд нийлээд явдаг болохоор бас нэг талаараа аюу сонирхолтой байдаг. Хичээлээс хамаараа тухайн хичээл нь шалгалттай юу шалгалтгүй эсвэл би даалтаараа дүгнэгдээд гарах уу гэдэг маань шийдэгддэг байгаа. За шалгалттай хичээл маань болохоор 2 янзаар шалгалт авдаг. Нэг нь болохоор open book, closed book гэж байгаа. За open book гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр тухайн шалгалтын дээрээ тухайн хичээл дээр үзэж байгаа номыг аваад орж болно гэсэн үг. Гэхдээ тэр номыг авч орлоо гэдэг тэр номон дээрээс бүх юмаа шууд хуулаад бичнэ гэсэн үг бол ерөөсөө биш. Тэр номыг уншиж агаад ойлгосон хэсгээ өөрийнхөө өгүүлбэрээр бичнэ гэсэн үг. За энэ болохоор ерөнхийдөө одоо хуулийн хичээл үзэж байгаа эсвэл энчээр сурж байгаа тийм нарийн мэрэгчлүүд дээр бол яалтчгүй номыг авч орохыг зөвшөөрд юм билээ. Ягаад гэвэл мэрэгжлийн үг хэллэг одоо заалтуудыг заавал бичих шаардлагатай болохоор open book-ийг зөвшөөрдөг. За closed book-тэй гэсэн тохиолдолд та зөвхөн ганц үзэхээ аваад орно. Цаанаас нь тэгээд цааснууд өгнө. Тэгээд мэдээж хэрэг шалгалт болгон өөр. Манай сургуулийн болохоор ихэнх шалгалтууд танд 3 асуулт өгнө. 3 цаг. Нэг асуултыг 1 цагийн турш хийх ёстой. Тэгээд 6-7 хуудас ийм цаас өгчдөг. За тэгээд нэгэн асуулт болохоор та тэр асуултын талаар маш сайн судалсан бэжж тэр 1 цагийн хугацаанд та тэр асуултандаа хариулах ёстой байгаа. За ингээд өнөөдрийн маань влог та бүхэндээ таалагдсан гэдэгтээ маш их итгэлтэй байна. За энэхүү дэвтэр дээр маань бичсэн би ч одоо ингээд хуваараа гаргасан шүү дээ. Одоо та бүхний асуултанд хариулахын тулд за энэ бүх асуулт маань та бүхэнд таалагдсан гэдэгт би итгэлтэй байна. За ингээд намаагаа үргэлж дэмжиж байдаг та бүхэндээ маш их баярлалаа. Ингээд та бүхэнд энэ хүү видеод таалагдвал лайк дарж, коммент хийх бити мартаарай. Ингээд дараагийн влогоор уулзцгаая. Баярлалаа.